кубыг агуулсан гишүүний өмнөх коэффициент нь 96 байх бүх бодит А тооны үржүүрийг олгоч. За хэдүүлээ тэгвэл Z-ийн 3 зэрэг байх боломжуудыг судлах юм бол бидний энэ бином задлагын үржүүр судлах юм бол Z квадратыг үржигдэн Z байж болно. Мөн Z-ийг үржигдэн Z гэсэн байж болно. За өөрөөр гэхээр чи энийг 4 удаа үржинэ гэдэг чинь Z-ийн 3 зэрэг үүсэх өөр боломж байх байгаа юм. За тэгвэл эдгээрүүдийн өмнөх коэффициентүүдийг олоод хооронд нь нэмэх юм бол 96 гарах хэрэгтэй өгч. За одоо тэгвэл Z квадратыг үржигдэн Z-ийн өмнөх коэффициентыг хэдүүлээ А гэж үзье. Тэгвэл А-г олъё энэ дээрээс. За тэгвэл бидрийнх юу болох юм бэ гэхээр А маань C4-ээс 1-ийг үржигдэн C3-аас 1 үржигдэн Z-ийн квадрат байж таарна. Үржигдэн Z үржигдэн А-гийн 2 зэрэг буюу бидний бодлого 12-ийг үржигдэн А квадрат үржигдэн Z. За энд энийг ингэж агуул зөв юм байна. Тэрээс юм гэсэн. За энэ чэнэс бидний А нь болохоор 12-ийг үржигдэн А квадрат нэ. За одоо дараа нь тэгвэл Z-ийг үржигдэн Z энэний өмнөх коэффициентыг B гэж үзэх юм бол C4-ээс 3-ыг үржигдэн Z-ийн 1 зэрэг үржигдэн А буюу хэд болох энийг ботхоор чинь 4 үржигдэн А үржигдэн Z-ийн 3 зэрэг. Жинэс бидний B нь болохоор 4А. За эдгээр өмнөх коэффициентуудын нийлбэр гэдэг чинь А, B хоёрын нийлбэр маань биднэрт 96 байх ёстой гэдгээс 12А квадрат дээр нэмэх нь 4А нь тэнцүү 96. За бүгднийг дураачихмаар юм бэ. 12 дураачих юм бол А квадрат дээр нэмэх нь 3-1А хасах нь 8 тэнцүү тэг гэдэг. За энэ чэнэс хэдүүлээ Витийн дээрээ ашиглах юм бол А1 А2-ын үржүүр нь болохоор хасах 8 байна. Ингээ бидний А-ны яасан хариулт нь байх нэ. За биднэрт А тоонуудын үржүүрийг олгосон. Ийм байх боломжтой А тоонуудын үржүүр. За энд юу ашигласан бэхээр Витийн дээрээ ашиглаад болгосон.